би энэ төслийг яагаад явуулдгүй юм бол гэж их гайхдаг байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ төслийг зориудаар сатааруулах ийм итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг юм байна гэдгийг би олж харсан. За өнөөдөр би бас тэр хүмүүсийн нэр төрд халдаад явах, нэрлээд явах. Цаашаа энэ төслийг хэрвээ ийм байдлаар одоо гацаах, ийм бодлого явуулах юм бол тэр хүмүүсийг би Хэвлэлийн баг хурал гэж нэрлэнэ. Чингис хаантай холбоотой энэ бүтээн байгуулалт энэ бол зөвхөн Хинтээ аймгийн ч юм асуудал биш шүү дээ. Энэ Монголын ч асуудал биш байхгүй юу? Энэ бол дэлхийн асуудал. 2000 жил байгаа. 1000 жилийнхэн суут хүн. Өнөөдөр тэгэхэд жишээлбэл Казахстанд юу болж байна? Урд хөршид юу болж байна? Бид нар энийг мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээ энийг өөрсдөө хэрэгжүүлээд санаачлаад явахын оронд үүнийг ийм байдлаар сатааруулах ийм бодлого гаргаж байгаа энэ хүмүүсийг би түүхийн өмнө төрийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийг цаашдаа үзэх болно шүү. Энийг нэг Хинтээ аймгийн төсөл ч юм уу эсвэл энийг одоо оюун хорол Бат Эрдэнэ нэдэргээд нэг хэдэн хүмүүс яриад байдаг гэдэг ийм жижиг агуулгаар харж болохгүй шүү дээ. Би урдны байнгын орон дээр хэлжсэн. Шаардлагатайг үйл би тэр тойрогч чинь дахид нэр дэвшихгүй гэдэг амлаа гэж. Энийг одоо тэгэл ийм том хааны төслөө одоо нэг гишүүнийх нь нэрээр ч юм уу эсвэл энийг хийх гэж оролцсон сайдынхын нэрээр ч юм уу авторлоод ийм жижиг сэтгэж болохгүй шүү дээ бид нар. Өчнөө жил ярьлаа ш Чингис нэрээр бид нар бонд хүртэл аваад үрээ үсттэй. Өнөөдөр бид нарт өгсөн энэ бүх зүйл түүх шүү дээ. Тэгээ түүхэндээ хөрөнгө оруулалт хийчихээ гэхэд яагаад энэ дээр ингэж нэг ийм байдалтай заавал болохгүй талаас нь яриад байгаа юм бэ? Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал шүү дээ. Ер нь одоо хангалттай шүү. Энэ нэг 3 хэсэгтэй хэдэн компани гар хөл утсан хүүхэлтэй болсон хүмүүс та нар аятайхан байна шүү. Монголд бас төр гэж байгаа шүү. Компани төрийн дээр гарч ирсэн ийм түүх гэж байхгүй шүү. Тэгээд урагшилсан дэлхийн нэг ч улс байхгүй. Хатуу тэмцэх болно шүү. Энийг бас сануулчих. Цаашаа хэрвээ энэ төслийг ийм байдлаар ямар нэгэн байдлаар одоо Монгол улсын түүхийн эсрэг ийм үйлдэл явуулах юм бол улс төрийн хатуу тэмцэл хийн шүү. Энийг би хариуцлагатайгаар мэдэгдэй гэж бодчих.